9 хөлт их цагаан түгний Үлмийдороос Монголынхоо нийт ард түмэнд 17 дугаар жарны тэн үнжлэгт Шороо нохойн жилийн хаврын тэргүүн сарын сар шинийн мэдчилгээг өргөн дэвшүүлж байна. Өрсөн 9 хөлт их цагаан түгний Үлмийдороос Монголынхоо нийт ард түмэнд 17 дугаар жарны тэн үнжлэгт Шороо нохойн жилийн хаврын тэргүүн сарын сар шинийн мэдчилгээг өргөн дэвшүүлж байна. Хаврын тэргүүн сарын цагаан сарын баяр бол монголчуудын уламжилт үндэсний их баяр юм аа. Өвлийг өнтөд авч өрн хаврын цагта мэнд сайн золгосон малчид, тариаланчиддаа баяр хүргье. Сар шинийн баяраар монголчууд өндөрлж байгаа оныхаа ажлыг дүгнэж, ирж байгаа оны ажлынхаа талаарх зорилт, бодлогоо хэлэлцэн дүгнэж ярьдаг сайхан уламжилтай. Алтан унжлагт дахиад л монголчууд бидний хувьд, улс төрийн хувьд талцал, хуваагдал, эдрээтэй амаргүй хэдий байсан ч эдийн засгийн хувьд баггүй ололт амжилтыг олж, уруудсан эдийн засгаа өөдөн татаж, олон улсын байгууллага, хөрс зэрэгэлдээ болон хамтын ажиллагаатай улс орнуудтайгаа хамтран эдийн засагт баггүй амжилтыг гаргаж чадсан. Одоо энэ бий болгосон амжилтаа тогтворжуулах, ард иргэдийн амьдрал, айл өрх бүрийн аз жаргалд тус нэмэр болсон ийм буянтай сайхан үйл болгох явдал бол шинэ гарч байгаа жилийн хамгийн гол зорилт байх нь ойлгомжтой юм аа. 17 дугаар жарны Шороо нохой жил монголчуудад ээлтэй сайхан жил байх баха. Нохоо угаасаа хүнд их ээлтэй ийм одоо сайхан амьтан. Нохой жил монголчуудад ээлтэй байсан. 1934 оны хөхөгчин нохой жил монголчууд эрчим хүчний анхны комбинат, аж үйлдвэрийн анхны комбинатын үндэс суурийг тавьж байсан. 1958 оны Шороо нохой жил налахын ил уурхайг ашиглалтанд оруулаж, үндэснийхээ үйлдвэрлэл болсон цагаан эдээг орчин үеийн үйлдвэрийн аргаар боловсруулах үйлдвэртэй болж, савангийн, шилний зэрэг хүний хэрэгцээг хангасан олон томоохон үйлдвэрүүдийг бас нээж байсан байгаамаа. 1982 оны усан нохой жил монголчууд сүлжимлийн үйлдвэрийг байгуулж, өнөө цагийн монголчууд дэлхийд брэнд болон ноос ноолуурын бүтээгдэхүүнээр гайхагдж байгаа энэ гайхамшигын эхлэл үндслийг тавьж байсан. Тэгвэл 17 дугаар жарны тэн үнжлэгт Шороо нохой жилд монголчууд гацаанд орсон олон том төслүүдэд урагшлуулан хөдлүүлж, эдийн засгийн их ололт амжилтыг олж, улс орныхоо хөгжилд асар их хувь нэмэр оруулсан сайхан жил болох болтугай гэж хүсэн өрөөё. Төр их бат, ёс их хүнд, төр засаг доктортой, төмөн олон амгалан сайхан жил болох болтугай. Сар шиндээ сайхан шинэлцгээгээрэй.